Баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн онцлог сэдвээр халах голын эргэн тойронд ямар асуудлууд хөндөгдөж яригдж байна вэ гэдэг талаар мэдээллийг та бүхэнд хүргэх болно. За, эрчимжүүлсэн мал аж ахуй газар тариалан хөгжих бүрэн боломжтой гэж үзэн халах голын хөвөөд хөндөгөөр бол 500 мянган га талбайд халах голын чөлөөт усыг байгуулах ийм тогтоол шийдвэр бол өнгөрсөн 6 дугаар сард улсын их хурлаас гарсан байгаа. За, бүтээн байгуулалтын ажлууд бол нэгэнт эхэлчихсэн. Цахилгааны шугам татах ажил бол 80% та явж байна гэсэн ийм мэдээллийг бол бид та бүхэнд хүргэж ирсэн байлаа. За, үржил шимтэх хөрстэй ийм газарт бол одоо мал аж ахуй хөгжих бүрэн боломжтой, цаашдаа бол одоо газар тариалангийн мөс нутгах болох ийм боломжтой гэж тодорхойлоод байгаа. Гэхдээ дан ганц үржил шимтэй байлаа гэд газар тариалан эрхлэх бүрэн боломжтой их таатай нөхцөл юм а гэсэн ойлголт бол буруу юм а гэдгийг бол хэлээд байгаа. За, халах голын чөлөөт бүсийн хөрс нь тариа ногоо ургуулахад хамгийн үржил шимтэй гэж тооцогддог хар шорон хөрс нь бол 1 м орчим зузаантай байдаг юм. Харин одоогоор Монголд газар тариалангийн хамгийн тохиромжтой бүс гэж тооцогдож ашиглаж байгаа Булган, Сэлэнг, Төв аймгийн хар шорон хөрс нь 50-аас 60 см зузаантай байдаг юм байна. За, хар ухаанаар бодоход бол үүнийг харьцуулахад газар тариалан эрхлэхэд хамгийн үржил шимтэй газар юм а гэсэн ойлголт төрж байгаа юм. Гэтэл Монгол улсын ерөнхий сайд асан наран цацралтгүй амьд сэрүүн цагта халах голын хөрсний асуудлаар байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг талаар ностой мэдээлэл хийж байсныг Монголын үндэсний олон нийтийн телевизийн Алтан сан хөмрөгт бол хадгалагдан үлдэж байсан байдаг юм байна. За, тэрээр олон жилийн судалгаа хийсний эцэст халах голын энэ үржил шимтэй гэдэг байгаа 1 м хар зузаан хар шорон хөрсийг хөндөж, за энэ маань цаашдаа байгаль орчин, за нийт нутгийн одоо үржил шимтэй газарт бол нөлөөлөх үс ийм аюул учруулах юм а гэдэг ийм мэдээлэл бол хийж байсан байдаг юм байна. За, энэ яриаг одоо үргэе. Газар тариалан эрхлэн гэдэг утга нь бол зөвхөн хөрс байгаад одоо метр хэртэй хар шорон хөрс байгаад газар тариалан эрхлэгчдэг юм байна. Гэтэл тэнд дор нутгийн тэрх хээр талын маш хүчтэй шорон шуурга, олон өдрийн давтамжтай тэр шуурга бол хэрвээ тэнд газар тариалан буруу эрхлэх юм бол Монголын бүх үржил шимтэй хөрс нэг хаврын дотор байхгүй болж улаан одоо шорон хороо үлдэх ийм эмзэглээс учраас бид тэр сангийн аж ахуй байгуулах төслийг хийхдээ маш болгоомжтой техник технологийн хамгийн бодит боломжтой үе ирсэн үед энийг газар тариалан эрхлэх асуудыг тэр үеийн засгийн газар аж ахуй яамдаа тавьж ирсэн. Социалист нийгмийн үед судалгаа хийж халах голын районд хөрс усны цогц судалгааг бол цогцоор нь хийсэн байдаг юм байна. За, 270 мянган га талбайд 12 сангийн аж ахуй байгуулахад бол одоо боломжтой байна гэсэн ийм судалгааг эрдэмтэн судлаачид гаргасан байдаг юм. Энэ бол мэдээж байгаль орчинд ямар нэгэн муу нөлөө үзүүлэхгүй маа гэсэн ийм тооцоо. Гэтэл одоогийнхоор бол 12 биш 24 сангийн аж ахуй барих нутагт ямар ч судалгаагүйгээр одоо энэ бүтээн байгуулалтыг хийх болоод байгаа гэж мэдэгдээд байгаа юм. За, хөрс нь маш эмзэг усалгаатай тариалан эрхлэх боломжгүй. За, дээрэс нь тэгш тал учраас одоо тал нутгийн салхи бол үржил шимтэй гэдэг хар хөрсийг бол дор нь хийсгэж алга болгох, энэ цаашдаа байгаль орчинд маш их хохирол учруулах боломжтой мэй гэдэг мэдээллийг бол эрдэмтэд өгөөд байгаамаа. Тэгэхээр тэр үед Монгол улс тэр чигээрээ намын бодлогоор газар тариалан эрхлэн гэж дайрцсан бол бид өнөөдөр халах гол болцсон байхыг хэлж үзэхгүй. Тийм ч учраас ямар ч одоо хууль тогтоох энэ үйл ажиллагаанд оролцож Монголын онцлогийг заавал харуулж байх хэрэгтэй. Заавал энэ нөхцөл бол бидний одоо ирээдүйн гарцаагүй харж үзэх ийм л байдал юм шиг гэдгийг бид ялангуяа хууль тогтоогчдын хүмүүс юм хөрөж бодож дунгааж ирэх үйл ажиллагаанд хэрэгтэй гэж бодож байна. За, халах голын үржил шимтэй бүс нутгийг бол одоо чөлөөт бүс болгосноор дуртай нэгэн пестицид цатах, за хортон шавж устгах, за мөн бордоогоор сагсаалгаж ургуулах ийм генийн өөрчлөлтөөр ногоо ургуулагч гэдэг юм уу, иймэрхүү үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой. За, энэ бол маш том эрсдэл юм а гэж сануулад байгаа. За, наран цацралт агсны хэлсэн үгэнд техник технологийн дэвшилт одоо байгаль орчинд нөлөөлөхөөргүй ийм дэвшилт хүрсэн цагт бол ашиглах боломжтой гэсэн ийм үг байгаа. За, үүн дээр бол одоо акцент өгөөд харахад өнөөдрийн техник технологи энэ хэмжээнд хүрсэн үү гэдэг бол бас эргэлзээтэй юм. Халах голын чөлөөт бүсийг байгуулах тогтоолд бол техник технологийн өндөр дэвшилт хүрсэн ийм техник технологиор үйл ажиллагаа явуулах боломжтой гэж заасан байгаа. Гэхдээ яг ямар стандартын дагуу ямар шалгуур тавьж техник технологиг оруулж ирж болох вэ гэсэн ийм
заалтыг бол тодорхой тусгаагүй орхисон байгаа. За харин газар тариалан эрхлэхийн тулд хөрсийг бол заавал хагална. За хөрсийг бол заавал эргүүлэх шаардлагатай болно. Тэгэхээр тал нутгийн хүчтэй салхи энэ хөрсийг бол хийсгэж байгаль орчинд багагүй хэмжээний хохирол учруулах юм эрсдэлтэй байгааг эрдэмтэд бол сануулад байгаа. За ямар ч тач чөлөөт ус байгуулах нь ойлгомжтой болсон. Бүтээн байгуулалтын ажил эхэлж цахилгаан шугам татах ажил нь бол 80% явагдаж байна. За мөн сумаас зүүн урд халах голын сав газар дагуу 200 га талбай дээр загвар аж ахуйн нэгжүүдийг солонгосчууд саяхан барьж дуусгасан байгаа. За малчтаас худалдаж авсан 50 гаруй тонны өвхөр, за мөн цөөн тонны техник усалгааны систем хөлөмж байгуулчихсан байгаа. За эх жилээс солонгосоос 2 бух авчирч Монголын өвхрийг хээлтүүлэхэд оруулан за мах сүүний чиглэлээр үржүүлэх болсон. За ингээд одоо үндсэндээ бол халах голын чөлөөт бүсийн үйл ажиллагааны эхний сүрэн тавигдаад явагдаж байна гэсэн үг юм аа. Харин нутгийн иргэдийн эсэргүүцэл бол зогсоогүй байгаа. За хүн сүдэн аж ахуйн сайдын ахалсан ажлын хэсэг бол халах голын чөлөөт бүс байгуулагдах гээд байгаа ялалт баг дээр очиж одоо тайлбар хийж одоо иргэдэд сурталчлах гэсэн боловч иргэд бол одоо эрс эсэргүүцэж ажлын хэсгийг ажлын албыг бол одоо дотгош нэвтрүүлээгүй гэсэн ийм мэдээлэл байгаа. За мөн ялалт багийн иргэд бол одоо 75 дугаар тогтоолыг цуцлахаас нааш ямар нэгэн эрх мэдэлтэн албан тушаалтныг одоо нэвтрүүлэхгүй ямар нэгэн одоо тайлбар сонсохгүй гэсэн ийм хатуу байр суурьтай байгаамаа. Хэрв тогтоолыг хүчингүй болгохгүй бол цуцлахгүй бол за иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжнэ гэж мэдэгдээд байгаа. За амьдрах орчин нутаг орноо хамгаалж үлдэхийн тулд иргэдийн тэмцэл ийм байдалд хүрээд байгаа гэдгийг бас санах хэрэгтэй маа. Улсын хурлаар тогтоол нь гараад шийдвэр нь явагдаж байгаа бүтээн байгуулалт нь эхэлчихсэн байгаа хэдиж иргэдийн эсэргүүцсэн байр суурь бол хадгалагдсаар байгаа. За цаашид иргэд ямар арга хэмжээ авч асуудал хаашаа ирэх вэ гэдгийг харах үйлдэлээ. За хэрв иргэд хүлээн зөвшөөрөөд халах голын чөлөөт ус байгуулагдлаа гэж бодоход байгаль орчинд ээлтэй за 1 метрийн зузаантай энэ үржил шимт хөрсийг хадгалж үлдэхээр үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна. За мөн дээрэс нь эдийн засгийн хувьд алтан булаг болоод за мөн замын үүдийн чөлөөт бүсээс өөр менежменттэй за илүү үр ашигтайгаар явах шаардлага тулгараад байгаамаа. За онцлог мэдээг сэтгүүлч сугар хүргэлээ.